Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхлэж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага нийгмийн түнш багш судлаач сургуулийн өмнөх боловсролын сургалтын асуудал эрхэлсэн төрийн болон орон нутгийн удирдлага хяналтын байгууллагуудад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин ерөнхий шаардлага ЭМНС 6558/2015 стандарт хэрэгжиж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү стандарт нь төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа юм. ЭМС стандартыг хангуулж орон нутагт тулгамдж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлүүлэх зорилгоор Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчны стандарт сэдэвт онол даатгалын сургалтыг энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймагт сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32%, хувийн өмчийн 12, нийт 44 байгууллагын удирдах ажилтнууд хамрагдсан юм а. Ер нь бол Ховд аймагт сургуулийн өмнөх боловсролын орчны стандарт ямар байгаа юм бэ гэдгийг манай цэцэрлэгийн удирдлагууд цэцэрлэг бүр дээр өөрийн үнэлгээ хийж орчны стандарт дээрээ тулгамдаад байгаа асуудлуудаа бол гаргаж байна. За тэгэхээр ер нь орчны стандартыг Монгол Улсын хувьд бол ЭМНС 6558 гэсэн ийм стандартаар бол баталгаажуулж 2015 онд баталж хэрэгжүүлж байгаа. За энэхүү өнөөдрийн сургалтын гол зорилго маань юу юм гэхээр стандартыг хэрэгжүүлэхэд ер нь орон нутагт юу тулгамдаад байгаа юм бэ? Бид нар ер нь орон нутгийнхаа удирдлагууд тэгээд цэцэрлэгийн эрхлэгч нар багш ажилчид юун дээр анхаарах юм бэ гэдэгт дээр гол анхаарлаа төвлөрүүлээд одоо сургалтаа хийж байна. Тэгэхээр орчны стандарт гэдэг маань нэг талаар яг уу тэнд ажиллаж байгаа сургуулийн өмнөх боловсролын ажилчид удирдлагуудын одоо буруутай үйл ажиллагаа мэт иргэд бол ойлгодог. Энэ бол хот төлөвлөлт, газар эзэмшил гээд маш олон Монгол улсад хэрэгжиж байгаа эрх зүйн хууль тогтоомжтой уялдаатай байдаг гэдгээр бас онцлог байгаа. Тэгэхээр бид бүхэн яг сургуулийн өмнөх боловсролын орчны стандартыг хэрэгжүүлэхэд Монгол орны ирээдүй ямар байгаа юм бэ? Юунд одоо ажиллаж байгаа багш ажилчид яаж оролцох юм бэ? Төлөвлөлтөө яаж сайн хийх юм бэ? Өнөөдөр хүүхдэд тэр тулгараад байгаа эрүүл ахуй осол аюулгүй дүрмийг яаж баримтлах юм бэ? Үйлдвэрлэлд одоо явуулж байгаа тоглоом, тоног төхөөрөмж, хоол хүнс гээд маш олон асуудлуудыг бол энэ дээр бид бүхэн ярилцаж байна л да. Тэгэхээр энэхүү сургалтыг явуулахдаа бид нэр Баян Улгийн Увс, Ховд, Завхан гээд баруун 5 аймгийн одоо хэмжээнд сургагч агшийг бэлдсэн байгаа. Энэ 5 сургагч агш маань манай аймгаас 5 сургагч агш бэлтгэхдээ орон нутгтаа одоо анхныхаа стандартыг хэрэгжүүлэх зөвлөмжийн сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Уг сургалтыг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт ЭМНС 6558/2015-ыг хэрэгжүүлэх арга зам сэдэвт бүсийн сургалтанд хамрагдан сурагч багшаар бэлтгэгдсэн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн боловсролын улсын байцаагч цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар удирдан явуулсан юм а. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчин, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламж, сургалтын хэрэглэгдэхүүн хэрэгсэл, аюулгүй байдал, цэцэрлэгийн удирдах ажилтны ёс зүй, удирдах арга барил, ажлын байранд тавигдах шаардлага гэсэн 5 сэдвийн хүрээнд сургалт явагдлаа. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага бүр тулгамдж буй асуудлаа тодорхойлон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага ЭМНС 6558/2015 стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллахад ихээхэн мэдлэг өгсөн ач холбогдол өндөртэй сургалт болсныг оролцогчид онцлож байлаа. За энэ стандартыг хэрэгжүүлэхэд ганцхан одоо сургуулийн өмнөх боловсролын байгуулдаг, ажилтан, ажлагчид хэрэгжүүлэх биш. Нийт одоо Монгол улсын хэмжээнд барилга, хот байгуулалт, газрын алба, бусад одоо чиглэлийн хамааралтай харьяа байгууллагууд болгон энэ стандартыг мэдэж цааш нь хэрэгжүүлэх нь чухал юм а гэдэг ийм ойлголтыг хүлээж авлаа бид. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн одоо сургууль, орон нутаг суманд ямар нэгэн одоо шин одоо барилга байгууламж баригдахад яг одоо энэ стандартын дагуу баригдахад цаашдаа Монголын ирээдүй хөөхд багчуудад их чухал хэрэгцээтэй. Мөн одоо 2015 онд гарсан одоо энэ шинэ стандарт урд нь одоо баримталж байсан стандарт бол их ерөнхий нийтлэг байсан бол энэ стандартын онцлог нь бол маш өрөө тасалгаа бусад одоо чиглэл болгон дээр нэг тодорхой яг стандарт хэмжээг нь тогтоосон хүүхдэд нэлээд одоо ойртсон одоо хүүхдийн орчин байх шаардлагад нь бол их нийцүүлсэн ийм одоо олон судалгаа арга зүйн одоо төвшөнд гаргасан ийм одоо сайн стандарт болжээ гэж олон жил ажилласныхаа хувьд бол би ингэж үзэж байгаамаа. Тэгэхээр бас бид бүхэнд хөдөө орон нутагт ихэд хамгийн их тулгамддаг орчны стандарт бол тоглоомын талбай, биеийн тэмрийн талбай дээр бол бид нар өнөөдөр үнэлгээ хийж үзэхэд бол хамгийн их тулгамдчих асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар бол хамгийн богино хугацаанд төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөгөө жил бүр хэрэгжүүлэхээр
бас ингэж ажиллах нь зүйтэй юм аа. Тэгэхээр энэ стандартыг хангах нь бол нэг өдөр бүхэл асуудлыг шийдэж чадахгүй. Жил бүрхэн бид нар төлөвлөгөө наривчлан гаргаж байж энэ асуудлыг шийднэ. Тэгэхээр шийдвэрлэхийн тулд бол орон нутгийн хөгжил сан сум орон нутгийн эцэг эхчүүд иргэдтэйгээ хамтрагч бас энэ стандартыг хангаж ажиллана. Стандартыг хангаснараа хүүхэд бүр эрүүл аюулгүй сурч хөгжих юм боломжийг бүрдүүлнэ. Багш нартайгаа бас сургалт явуулна. Хилцүүлэх энэ санал авна. Тэгээ төлөвлөгөө гаргаж бас хэрэгжүүлэх юм аа. Ийм сайхан стандартыг гаргаж хэрэгжүүлэх зөвлөгөө өгсөн шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан сургалт болсондоос баяртай байна. Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандарт хэрэгжүүлэх зөвлөмж гэсэн гарын авлагыг өгсөн юм. Энэхүү сургалтыг зохион байгуулж оролцогчдод стандартын талаар цогц мэдлэгийг өгснөөр эргээд ажлын байр орон нутагтаа сургалт зохион байгуулах, стандартыг хэрэгжүүлэх боломжтой болох юм а.